За сайн байцгаана уу? Энэ удаагийн бүрэлдэхүүн маань тавтай морил. За энэ удаагийн бүрэлдэхүүн маань харж байгаачлан маш өөр форматаар явж байгаа. Подкаст чиг болж байгаа. Тэгээд найзтайгаа хамтраад ам Европын холбооны сонгуулийн талаар, Европын холбооны талаар юу нэрийг гэж бодоод тэгээд найзтайгаа ураад аваад ирсэн байна. Манай хүн өөрийгөө танилцуулнаа. Тэмээ нөө. За намайг Төвшөнд Өгс гэдэг. Тэгээд Италид одоо 7 дахь жилээ сурч ажиллаж байна. Тэгээд Минатай хамт Италид Болоны гих сургуульд хамт суралцдаг байсан. Тэгээд найзууд тий. Сайн найзууд. Тэгээ манай хүн чинь одоо Италид байхаа зэрэгцээ нөгөө Итали руу хүүхдүүдийг бас сургах агентлаг явуулж байгаа. Тэгээд өмнөх бичлэгэн дээр бас дурдж ирсэн баг. Тэгээ Мицуко гэдэг нэртэй агентлаг Итали руу явуулах Итали руу хүүхэд зуулчлах тийм үйлчлэгийг үзүүлж байгаа. Бас Итали хэлний сургалт явуулж байгаа тий. Тийм яг оюутан байх хугацаанд ингээд хүүхдүүдэд Итали руу явахад нь жоохон тус болох үүднээс Тиймээ одоо ингээд биш. Гэхдээ гэрээтэй мэдээж тусалж байгаа тийм. Тийм шүү дээ. Одоо Итали руу сурахаар явж байгаа хүмүүс амар их байгаа юм шиг байлээ. Тийм. Тэгээ уусаа мэдхгүй зүйлүүд айгүйх гарч ирдэг шүү дээ. Тэгээд Итали руу явахаар сонирхож байгаа бол манай төгсөөтэй холбоо бариарай. Мицуко гэдэг Facebook хаягийг нь биччихье. Доор тэгээд холбоо бариад мессежээр бичээрэй. Баярлаа. Тэгээрээ. За үндсэн сэдвүүрийг орцгоё да. За битээр тэгээд Европ одоо Итали улсад сурч ирсэн хажуугаар нь Европоор нөгөө нэг Италийн бичиг баримттай зугаалах тий зорчих эрхтэй гэдэг болохоор битээр чинь Европоор бас хөөрхөн зугаалсан. Тэр үүднээсээ Европын талаар ярих гэж шийдсэн байгаа. Тийм тэгээ саяхан Европын сонгуул бас талаар жоохон буу халъя. Харин тэгээ саяхан бас нөгөө Европын албаны парламентын сонгуул болсон гэсэн тий. Тийм тэгээ Монголд ч парламентын сонгуул болж байна. Европын албанд ч тийм сонгуул боллоо. Тэгээд яаж ямар ондоогоор явагддгийм байна. Ер нь Европын албаа гэж юу юм гээд ярих гэж шийдсэн штэ. Манай төгсөө энэ подкастыг авч явна. Яг би төрж өгнө. Тийм. Манай хүн туршлагатай би анх удаага юм ярьж байгаа болохоор туршлагаараа төрж өгнө. За төгшөөд эхлэе. Тэгээд за танд Европын холбоо чинь болохоор одоо та бүгдийн мэдж байгаачлан 27 Европын улсыг ингээд одоо гишүүн улсаас бүрдсэн тий. За тэдгээрийн их тайван байдал одоо аюулгүй байдал хөгжил цэцэглэлтийг дэмждэг тий. Одоо нэгдсэн байгууллага, нэгдсэн нэг бодлоготой одоо тийм нэгдсэн эдийн засгтай тийм холбоо байгууллага. Тийм 27 улсуудыг ингээл базаал дээр нэг толгойл байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр 27 улс нь тусдаа бас юмнуудтай шүү дээ. За. Яг ингээд ерөнхийд нь ингээд базж өгдөг ч юм уу тий. Ерөнхий чиглэлийн өгдөг. За энэ нь болохоор яагаад энэ Европын холбоо байгуулагдсан гэхээр анх үндсэн нь болохоор тэр нөгөө дэлхийн 1-2 дугаар дайнд Европч айгүйх олон хүний алдсан тий. Тэгээл нөгөө нэг Гитлерийн нөгөө нэг амар аллаг байгаа штэ тий. Нөгөө ирээдүйг алдаг. Амар хоморглон алсан тий. Тэр үйл явдал энэ төр чинь Холокост гэдэг тий. Тэр үйл явдал энтрээс ингээд ер нь айгаа сургамж аваад дахиж ийм юм ер нь болохгүй тулд одоо арчилсан үзэлтэй одоо хүмүүсийн эрх чөлөөг дэмжсэн арчилсан гэд байх хэрэгтэй юм байна. Тэгээ их тайван юм байх хэрэгтэй юм байна. Энэ төр гэдэг үүднээсээ одоо юм олон улс дээл хилцээрүүд хийгээд тий ингээд явсан байгаа юм л та. Одоо бидний би энэ үгийг яагаад баймба хэлэх гээд байгаа юм бол мэдчихэж НАТО байгуулагдсан дээ ингээд тэр дэлхийд их тайван авчрах гээд тий одоо 9 онд байгуулагдсан шүү дээ. Тэгээд тэрний ингээд 30 орных нь
30 орон анх ингээд нэгдээд юм гişүү оронтойгоор байгуулагдсан юм байна л та. Тэрнийх нь 21 нь юу Европын холбооны гишүүн улсууд. Одоогийн Европ албаны гишүүн улс. Одоогийн Европын холбооны гишүүн улсууд байсан байгаа юм. За тэгээд мөн тэрний дараа одоо тэр үеэр ч юм уу нэг Францын улс төрч эрдэмтэн нэг Шуман гэдэг хүн ийм төлөвлөгөө боловсруулсан маань. За ингээд дайн болоод байна. Тэгэнгүүт тэр дайн одоо зэр зэвсгэж юугаар хийдгийг гэхлээр нүүрс, ган энтрээр хийдэг байгаа шүү дээ гол бүтээгдэхүүнүүд нь. Тэнгүүт энийгаа ингээд нэгтгэсэн одоо тусдаа ингээд зэвсэг үйлдвэрлэх боломжгүй болгоод нэгтгээд ингээд нэгдсэн юм ган одоо нүүрсний юм үйлдвэр тийм нэгдсэн системтэй болчихъя тэгээд тийм төлөвлөгөө боловсруулаад тэр төлөвлөгөөний явсаар агаад 51 оны 5 сарын 9-нд одоо хүчин төгөлдөр болсон юм байна л та. Шуманы төлөвлөгөөгээд нүүрс гангийн хэлцээр гээд. Тэрнээс болоод тэгээд ингээд ер нь ингээд юуны Европын холбооны ингээд суурин яг тэр ингээд тавигдсан байгаа юм. Тийм үү те. Одоо зэвсэгийг болохоор нүүрс гангаар ингээд хийдэг гэ тэнгуүтлээ за бөөнөрөө ингээд нүүрс гангийн үйлдвэр баримэрий ч юм уу тийм төлөвлөгөө нийлээд юм хийгингүүтээ зэвсэг хийх гэжсэнаа болоод шууд Европын холбооны тийм нөгөө үндэс нь болчихж байгаа юм уу тий одоо ингээд бөөнөрөө нэгдэж байгаа юм шиг. Тийм одоо тэр чинь ингээд улс алган тэрнгээрээ ингээд одоо зэвсэг нууцаар үйлдвэрлээл ингээд дайман болоод тах магадaltaй шүү дээ тий ингээд хоорондоо ингээд зэвсэг тэхгүй одоо бүгдээрээ ингээд энэ нийлүүлээд одоо хин ямар ч улсад тусдаа зэвсэг үйлдвэрлэхгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэл би амар ойрлцсон нөө ямар ч улсад ямар сони би ерөөсөө мдээгүй юм ш. Тэгэж зэвсэг үйлдвэрлэх төлөвлөгөөнөөс эхлүүлээд тэгээд Европын холбооны холбоо гэдэг зүйл бий болсон юм уу тий 51 онд гэсэн үү тий. Ер нь яхав та ингээл яаж тайван байхгүй гэл тэр чинь тэгэл НАТО байгаа шүү дээ нэг зүг тэгэл яаж дэлхийг тайван байхгүй гэл 2 дайны дараа чинь улсууд чинь тэгэл ялангуяа Европ чинь амар ингээд хүн амаа автсан амар ядуулсан ингээд хэцүү байдалд орсон байгаа шүү дээ тий. Тэгэл тэр нөгөө гитлерийн тэр юм болоод тэгээд тийм болсон юм лээ. Тэгээд 5 дугаар сарын 9-ний өдрийг ингээд Европын холбооны өдөр гэд баярын өдөр болгож тэмдэглэв тийм. Яасан гоё. За. Тийм баяр байсан байх шүү тий. Яг сурж байхдаа яг учрыг нь бол олоогүй л баг. Гэтэ минийс тэр нөгөө Италийн нөгөө 6 сарын 2-ных андуураг үзтээ тий. Тийм бас байгаа шүү тий. Тийм нөгөө амар ингээл онгоц байгаад таа. Тэгээд тэр Шуманы төлөвлөгөөнд нэг 6 орон орсон нь тэр Герман, Франц, Итали, Нидерланд, Бельги, Люксембург. Одоо тэрийнх нь нийгэмлэг гэдэг юм биш үү? Европын нүүрс гангийн нийгэмлэг. Одоо тэр нүүрс гангийн нийгэмлэг гэж байхгүй Европын албаны улс гэд нэрээ өөрчилсөн мэт тий. Тийм тэрнээс ч хойш амар олон гэрээ болсон. Тэгэл Ромд одоо гэрээ байв. Ромын гэрээгээл Ром цуглараад одоо Европын атомын энергийн нийгэмлэг гэж байгууллаа. Тэгэл нөгөө эдийн засгийн нийгэмлэг гэж байгууллаа. Тэгэл тэднэрээ ингээл одоо капиталаа нэгтгээл те эдийн засгаа нэгтгээд тэгэл баг багаар ингээд явсан байгаа хгүй. Дараа нь ингээл Мастрихтийн гэрээгээд 1992 онд болсон. Тэр гэрээ юм бол одоогийн юу басан байгаа. Одоогийн ер нь яг ингээ Европын холбоог ингээд олж эхэлсэн байгаа байхгүй юу. Одоо нэг мөнгөн дэвсгэрчтэй евро болол тий өмнө нь ингээд тусдаа Итали лиртэй энтерсэн бол бүгдээрээ ингээд нэгдсэн нэг мөнгөтэй болж байгаа. Тэгээд Европын одоо Италийн иргэн гэдэг байсан бол Европын иргэн одоо Европын иргэншил гэдэг зүйл бий болж байгаа. Тэгэл Европын иргэншил эдийн засаг мөнгөний холбоо энэ төр гэж байгуулагдал. Дараа нь тэгэл Амстердамын гэрээ тэнгууд иргэдийн илүү эрхийг ингээд бэхжүүлэл. Тэ Европын иргэдийн эрхийг илүү ингэж бэхжүүлж байгаа
илүү дээшлүүлдэг ч юм уу те энэ дээр илүү ажиллаад энэ төр явсан. Тэгээд одоогийн байдлаар бол Европ илүү тэр нөө технологи талдаа тэгэл байгаль цагуурын өөрчлөлт тогтвортой хөгжил энэ төр дээрээ илүү анхаарал явж байгаа. Ерөнхий ингээ гол дээр арчилсан байдал тэр их тайван байдал энтрийг тогтвортой барьдаг тийм тэгээ төв дэлхийд Европын төв дээр ингэж тогтвортой одоо арчилсан байдал, эрхчлөөтэй байдал, тайван байдлыг барих зорилготой чиглүүлэхтэй тий аюулгүй тий 70 жилийн дотор одоо 51 оноос анхны гэрээнд хийгдээд ингээд 70 жилийн дотор хамгийн дэлхийд ирэх хамгийн одоо доктортой те ингээд хүнээ гэсэн тийм айгүй гоё холбоо болж одоо өргөцсөн байна шүү дээ. Би 70 жилийн түүхтэй гэж бодоагүй. Байгаль байгаад байсан шиг санагдаад байсан чинь бид нэр ухаан харахад л байсан юм чинь тий. Харин тийм. Аха. Тийм. Хизээ Европын холбоо гэж мэдснээр санахгүй байх анзаад тэр. Харин тийм. Төрөхөд байсан болохоор тэгээд би ингээд яг ухаан хаснаа бодчихсон. За нэг дэлхийн дарга гэж бол байт юм байна. За тэр нь болтё доо гэж бодчих. Магадгүй ерөнхийлөгч нэг сонирм биш зүгээр дэлхийн даргалал. Энэ дэлхий дээр хамгийн том хүн хэм бэ л гэж бодчихсон. Тэр аваад. Тэгэл Европ албанд сайн миний хэлсэнчлэн тийм ач холбогдол чигүүрхтэй. Тэгэл Европын хүмүүс ч бас ингэ хоорондоо одоо нэгдсэн зах зээлаараа дамжуулаад чөлөөтэй үйлчилгээ авах тий улс хоорондоо чөлөөтэй үйлчилгээ чөлөөтэй одоо бараагаа солилцох дур матур ингээл амар баг тий тэгэл чөлөөтэй зорчдог тэр гайлаар ороход нэг амар шалгаж малгаж сүд өнтер болдгоо шүү дээ тэгэл ингээл хамаа намаагүй тий тэгэл ер нь ингээд айгуу гоё нэг Европ руу орсон байхад тэгээд дотор нь бол сайхан л таа. Тэгээд энэ Европын холбоо гээд одоо бүх тэр 27 улсуудыг дээр нь бацсан нэг байгууллага байгаа гэдэг байгаа штэ. Тэгээд сая Европын холбооны парламентын сонгуул болсон гэсэн. Тэгээ Европын холбоо гээд жоохон дэлгэрүүлээд ярил одоо зөвхөн тэр ганцхан байгууллага юм уу? Ганцхан парламент юм уу? Тэгээ парламент нь тэр 27 улсаа захирна гэсэн үг. Захирхан жишээ. Тийм одоо ер нь чиглүүлнэ гэсэн үг юм уу? Тийм яг ингээл энэ чинь ингээд нэг улс шиг байгаа. Гэхдээ ингээд одоо тэр улс ингээд одоо юмаа хийж чадахгүй штэ тий. Европ илүү ингээд тэр улсаас Италиас илүү Европ хийгээд байх юм бол Европ тэрийг ингээд хийдэг ч юм уу тий. Гэхдээ бас бүр хамаагүй ингээд бас улсад оролцдоггүй юм шиг байгаа юм. За. Тэгээд институцийн хувьд болохоор парламент байгаа. За тэгэнгүүтээ Европын зөвлөл гэж байгаа. Тэгээд Европын зөвлөл гэж консулыг шилж байгаа тийм Европын консул гэж байгаа. Тэнгуудаа Европын холбооны консул гэж байгаа. Тэгээд Европын комисс гэж байгаа. За тэгээ Европын холбооны шүүх байгаа. Европын төв банк байгаа. Тэнгуудаа дахиад аудитын шүүх гэж байгаа. Тэгэхээр чинь бүр яг за тэр 27 улсыг бадцсан дахиад нэг улс юм шиг юм биш тий. Тэрнээ хаваад тийм ээ. Тийм би бас тэгэж төсөөлөл заяа. Тэгээ парламент нь яг л ингээл парламент чиг шүүх одоо нэг улсын парламент чинь одоо шүүх ингээл хийх үүрэгтэй штэ тий. Үүрэгтэй штэ тий. Тэнгууд яг л тэр одоо шүүх одоо хууль тогтоох тэгээ хяналт тавих тэгээл төсөө мөсөө гэл ингээл тэр тэднэрийгээ хийдэг. Тэнгуудаа нэг 750 гишүүнтэй байдаг юм лээ. Одоогийн байдлаар байгаа ч юм уу тийм жоохон солигддог гэж магадгүй гэж би бодсон. Тэгдэг төлчлөө за ямар ч гэсэн 750 гишүүнтэй байгаа. Тэгээд тэд нар нь болохоор гишүүн тэр 27 улсаас сонгогдно. Ингээд гишүүн улс
одоо орон болгон одоо өөрсдийн төлөөлөлттэй тэр парламентт те тэр хідэн төлөөлөлттэй ахын гэдгээс нь бас улс орн болго өөр өөр Герман гэхэд их төлөөлөлттэй тэгэл дараа нь ингээл Франц тэгэл Итали тэгэл жижигхэн орнууд ингээл өөрсдийн гэсэн төлөөлөлттэй төлөөлөл болохоор иргэд нь өөрсдөө сонгоно. Одоо Европын парламент дахь Италийн одоо 76 төлөөллийг одоо парламентын гишүүдийг италичууд сонгодог. Тийм. Яг л бид нартай адилхан одоо яг л зүгээр ингээд нөгөө өөрсдөө гишүүдээ парламентын гишүүдийг сонгож байгаа юм шиг сонгоно. Нөгөө хэд нь бас ингээд мөрийн хөтөлбөрөөр танилцуулна. Европын ч мөрийн хөтөлбөрийг танилцуулна. Италийн ч мөрийн хөтөлбөрийг танилцуулна. Тэ бид нэр Европтой ийм бодлого хэрэгжүүлнээрээ ингэсэн тэгсэн гэж яриалгаа шүү дээ. Тэгээд наад нам чинь ийм тэнийг ингэсэн эсвэл эдэн жил юм юм. Тэгэл тэр улсынхаа намууд нь одоо хүмүүсээ төвшүүлнэ шүү дээ. Тэгээд Европын холбооны дээр нь одоо Европын холбооны парламентэд бас яг ийм нам гэсэн юм байх уу? Тийм улс болгон ингээд нөгөө намтай байгаа шүү дээ тий. Тэгээд тэр намуудаасаа одоо тэгэл үзэл санаагаараа тэгэл нөгөө нэг конте эдэн шүү дээ тий хоёулынх нь хайртай ковид үеэр нэг Монгол амирх үеийнхээ тэр чинь нөгөө Cinque Stelle-гийн тийм хөдөлгөөн ч юм уу Movimento Cinque Stelle гэдэг тийм хөдөлгөөний дараах байхгүй юу? Тэр нь багны заяа. Тэгээд тэнгуус сая одоо тэр Жоржа Мелонигийн гараад ирсэн маш тий Салвини энэ гэл одоо юу цагаачтай хөөн мөн гэл. Тийм одоо Америкэр бол Трамп юм да гэж хэлсэн. Мелони үнтэй нэг гацуухан. Тэгээд тэр хоёр ч одоо сайн ингээл Европын сонгуулийн үеэр тэр хоёр ч ингээд дайсан байхгүй угаасаа. Тэгэл өөртөө юу ярихгүй зүгээр нэгнийгаа л муулаад яваад наацсан. Йоо наад чинь тэний хүүхэн наад чинь тэний болсон. За тэгэхээр парламентын сонгуул заах 700 хэдийн суудал байд. Европ холбооны парламентын суудалд одоо 700 хэдэн хүмүүс байд юм байна. Одоо улсын хурлын гишүүнэг гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр болгоо нь улс усаасаа ингээд татагдаж тэр 27 улсаасаа ингээд татагдаж 27 улс тус тусдаа Европын холбооны улсын хурлд хин суух гэдгийг сонгож гаргах юм тий. Энэ нь одоо сая нөгөө за бид нөгөө Монголын парламентын сонгуулиас юу мэдчихэд байгаа шүү дээ. Сонгуул ер нь мажоритар, пропорционал тэгээ холимог байд юм гэж мэдчихэд байгаа шүү дээ. Монгол энэ үндэд холимог байж байгаа гэж ярьж байгаа. Парламент тэгээд Европын холбооны одоо тэр олон 27 улсын юунууд яаж явагдсан юм бол пропорционалаар одоо ингээд Герман хамгийн их судалтай байдаг гэж штэ. Яа Герман хамгийн их судалтай бол эсвэл нөгөө юу хамаасаа болдог баха мэдгүй байна нэт. Тийм хүн хамаасаа болдог гэж маа. Эсвэл хүч чадлаасаа болдог гэж маа. Ямар ч гэсэн ингээд одоо тэр улсаас тэдэн судал хүн аавна гэд ингээд яатсан байдаг. Харин тэр сонгуулийн системийн хувьд болохоор улс алга өөр өөртөө системээр сонгуультай явуулна. Ямар ч системээр явуулж болно. Одоо хин Италич бас нэг хэсэг мажоритараар явуулж байгаа, нэг хэсэг холимогоор явуулж байгаа, тэгэл пропорционалаар явуулж байгаа. Тэр гэл ингээл янз бүр. За Италиас 76 гишүүн л байх ёстой шүү. Гэх юм бол тэр 76-ыг л сонгож аваач зүгс байхгүй. Ямар системээр сонгосон нь хамаагүй. Тэгтээ шудраг авах хэрэгтэй, мэдээж шудраг сонгосон байх хэрэгтэй. Тэрийг нь бол Европын холбооноос хянаж байгаа. Тийм. Тэгэл энэ чинь бас ингээд юу яадаг. Францын Страсбург хотод сардаа нэг удаа албаасаар үндэсний чуулган болт юм шиг 750-аа хуралддаг юм уу дээ. Европын холбооны парламентын чуулган уу? Улсын хурлын чуулган. Улсын хурлын чуулган. Страсбург. Зөвхөн Франц дандаа болт юм уу те? Тийм юм шүү. Тэгснэ Бельгикт нэг болдог гэсэн тийм. Брюксель ч айгу бас нэмэрдүү Европын юмуд бид штэ.
Мгм. Тийм. Тэгээд нэрээ энэ Европын албаны одоо төв мөвн гэдэг юм бол хаанах вэ? Улс болгондоо нэг консулын газар гэж бол байгаа бах тий. Европын албаны консул гэж байгаа. Тэгээд Яг төв төв мөв нь. гэж одоо жишээ нь ингээ парламент нь болохоор Люксембургт ингээ хуралдаж байгаа юм тий. Тэнгууд одоо зөвлөл нь өөр нэг улсад ч юм уу тэгснээл одоо Европын албаны зөвлөл нь болохоор тэр чинь юу н Брюссел Бельгитэй байгаа байхгүй юу? Бельгит тэгснээл шүүхэн нөгөө нэг Голланд тентэр гэл тий. Тараад байж тийм биш. Комиссн тэнцээ тий. Тэгэл бид нар нь юу ах та хуралдахтай тэр хотод очдог ч юм уу. Тэгэл заримдаа нэг жилдээ өөр газар хуралдахыг үүсгэдэг юм шиг үлээ. За. Сони шүү. Европ албаны улс сони юм. Тийм. Тэгээ дараачих нь болохоор парламентын дараачих нь зөвлөл гэдгсэн штэ тий. Тийм тэр Европын зөвлөл нь миний бодлоор бол ингээд миний бодлоор юу юм бэ лээ. Нөгөө ерөнхий сайд нар улсын гишүүн улсуудынхаа ерөнхий сайд нараасаа бүрддэг одоо тэднэр нь тэргүүлэх чиглэл өгдөө штэ нөгөө нэг тийм ерөнхий чиглэл одоо Европын үндсэнд одоо энэ хэдэн жилийн чиглэл юм биш үү маш шүү гэх. Тэр чиглэлээ өгдөг одоо тэр ерөнхий сайд нар нь уулздаг юм шиг байгаа юм. Тэгээд за дараачих нь болохоор яг Европын холбооны зөвлөл гэж байгаа. Тэр нь болохоор сайд нарын зөвлөл юм байна л да. Тэр Европын зөвлөлийн дараа нь Европын холбооны зөвлөл нь болохоор сайд зөвлөл. Тэд нар бас ингээд одоо бүх улсуудын сайд нар нь цуглараад тэр одоо их яадаг асуудал ярилцдаг ч юм уу те хэлэлцдэг. Одоо зөвхөн гадаад юм байна. Одоо ингээд одоо ингээл 27 улсын одоо сайд нар одоо эрүүл мэндийн сайд, санхүүгийн сайд гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд нийлээд Европын албаны зөвлөл гэж юм байлгацсан гэсэн үг шүү дээ. Тийм. Гэхдээ энэ чинь бас ингээд хуралдахтай мэдээж би гадаад хэргийн талаар хуралдах чавал гадаад хэргийн сайд нар нэрнэ. Тийм. Улсуудын дотоод асуудлын талаар нэг юм хуралдах чавал асуудлын талаар хуралдах чавал дотоодын сайд нар нэрнэ. Ч юм уу тэгэл. Ямар гоё надад нөгөө нэг Монголын юу орж ирэх юм. Бүгдээрээ хилцэл буруугүй. Тийм үг орж ирэх юм. Амар олоолаа ингээд ярьцгаар чи нэрэл сайн үр дүн гарч ирдэг бах тий. Бүр тэр дээр ингэж амар олоолаа ярьж байгаа. Тэгснээр доорн дахиад ирээ ярьсан гууд чинь. Тэгээд юу яаж байгаа л та тий. Шүүгдээ сайн шийдвэр гарч байгаа бах тий. Одоо нэгэд насаа юу игэлээ. Яг шиг. Яа. 27-аач дүү юм яриад байгаа шиг. За. Сонирхолтой л юм. За тэрний дараа заяа миний бодлоор Европын комисс миний бодлоор юу засгийн газар заяа. Гэтэ Европын комисс нэртэй. Засгийн газар ч одоо парламент ингээ хуулиа хийсэн засгийн газар ч нь болохоор гүйцэтгэлийн үүрэгтэй штэ тий. Тэгээ бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй штэ тий. Бодлогыг хэрэгжүүлнэ. Яг л тийм үүрэгтэй Европын комисс гэж яддаг. За тэгээд тэр комисс нь болохоор комиссаруудаас бүрддэг. Комиссар нь жил юу гэдэг юм лээ. 5 жилийн хугацаатай ингээд улс болгоно нэг комиссар одоо дор хаяж нэг байдаг гэсэн юм байна л да. Тэгээд сайхнаас энэ 24 оноос бүр ингээд дор хаяж нэг ахаа болоод нийтдээ л бараг ингээд хитлээ амар цөөхөн болцсон гэсэн. 20 мөрчл. Өөрсдөө гişүүн улсаадаас баг тоо нэг гэсэн үг юм. Тийм одоо хамаагүй болсон гэсэн үг үү? Комиссартай байна уу? Тэр нь яваад учиртай байгуулгын засгийн газар гэсэн шүү дээ. Тэгэхээр тийм гэсэн шүү дээ. Тэгэхээр чи нөгөө нэг гаргаж байгаа бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг үү? Тийм хэрэгжүүлнэ. Тэгээ 20 эд гишүүнтэй хар чин комиссартай хар чин жоохон хүч тутагдах юм биш үү?
No. Өөрсөнд нь хэлэхгүй юу би яаж мэдээ. Өөртөө амар гү зүгэл хийхгүй л шүү дээ. Тэгэл тийм тэгээд өмнө нь аяга олоолаа энэ төр байсан л юм шүү. Тэгэл одоо тийм болцсон. Тэгээд яг ингээд улсууд ингээд комиссар дэвшүүлэн тэрийг ингээд юу парламент одоо юу гэдэг юм бэ л дээ баталгаажуулдаг. Одоо парламентын засгийн газраар өрн гаргаад ирдээ штэ тий. Тэр шиг гэхдээ яг ингээд улсууд санал болгон тэгээ парламент харж байгаад ингээд баталгаажуулдаг. Тэгээд тийм бэлээ. Тэгэл ерөнхийлөгч нэг юм одоо солидог баха тэр урсуулаа гээд нэг амар гоё шар өстэй амар гоё хүүхэн удаа. Европ албаны ерөнхийлөгч гэдэг. Комиссионын комиссийн ерөнхийлөгч. Европын албаны ерөнхийлөгч гэж бид юм уу? Тийм, комиссчин ингээд ер нь хамгийн том нь штэ юм. Тийм үү? Миний ойлгосноор хамгийн том нь л. Тийм юм байна л да нэрээ. Гүйцэтгэх. Одоо манайхаар засгийн газар штэ. Тэгэхээр тэнгил хамгийн томнаас штэ. Тэгэл манай ерөнхий зочид нь хамгийн том штэ. Тэгэл яг ерөнхийлөгч байгаа л да. Гэтэ ерөнхийлөгч мэдгүй. За тэгээд тэгээд энэ газар нь басар Брюксел гэдэг юм байлээ. За. Тэгэхээр ер нь Европын албаны төв нь Брюксел гэдэг гэж бэлэгдэж штэ тийм. Төв байр нь энэ комиссийн төв байр нь Брюксел гэдэг. Берлаймонт гэдэг ордонд байдаг гэж шүү бүр. За. Тэгэл консулт нь ингээл тараал Европоор тараа. Уга консулт нь офисууд нь ингээл тараал тэгээд орнодтэй юм. Марал. За тэгээд дараа нь Европын холбооны мэдээ шүүх байгаа. Тэрнэр нь болохоор нөгөө гишүүн улсууд бас хоорондоо маргалдаж штэ тий. Тэгэл байгууллагууд нь хоорондоо маргалдана, зөрчилдөн. Тэгэл бүр иргэдийн хүртэл ингээд хоорондох тэр эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг газар юм байна. Тэр Европын албаны цалцаа. Европын албаны хүмүүс хоорондоо энэ хоол манайх тэр чинь шүүхих биш юм байна. За. Ямар ч гэсэн ингэ манай паста илүү гоё. Үгүй таны бирш тэгэлээ. Тэр шиг тийм эргэцүү талдаар юм байвал тэгэл энэ газар Европ албаны шүү. Окей. Тэгээд Люксембург гэдэг чинь хаана вэ? Локейшн нүү? Люксембург чинь өөрөө улс штэ минь за. Тийш. Oh my god, тийштэй чи очоо үсттэй. Чи очоогүй л үү? Люксембург очоогүй шүү. Би очоогүй тэр Страсбург, Люксембург хоёрыг би бараг ялсан дөө. Ой. Финитч. Тэгээ Европын төв банк байгаа. Мэдээж мөнгөний бодлогыг удирддаг. Тэгээ Европ бүсийн орнууд гэдэг одоо Европын орнуудыг евро хэрэглэдэг орнууд, Европ бүсийн орнууд юм байна. Нэрээ тэр 27 Европын албаны улс очроо дахиад евро хэрэглэдэггүй улсууд гэж байдаг штэ. Байд үгүй Швейцар. Тэгээ Англи ч нас ингэ хэрэглэдэггүйс штэ. Тэгээ одоо англи биш л дээ. Гэтэ өмнө нь Европын албаны улсуудаас хэрэглэдэггүйсэн. Унгар байна. Чех байна. Тэгээ Европын орнууд Евро ч өөрөө амар шин юм билээ шүү дээ. Тэгээ бас 92 онд л басан маас тий. 92 онд зарим хүмүүсийг аль эзний мэдлсэн хадаа. Зарим 92 оных тий зарим хүмүүсийг юу би сая ярих чилээ. Тэгээ нэрээ гээл. Зарим хүмүүс гэсэн чинь нэрээ тэр За тэгээд тий евро гэдэг мөнгөнд нэмэгдэж өөрөө 92 онд бий болсон гэж байгаа. Тэгэхээр одоо 32 жилийн л түүхтэй байгаа байхгүй. Тэгээд тэгснэ хэрнээ ингээд дэлхийн хамгийн баг
Тийм нөгөө Тэгээ хүчирхэг юу мөнгө нэмэгдүүдийн нэг штэ. Тэгээд хүчирхэг мөнгө нэмэгдүүдийн нэг гэж байгаа нь болохоор өөрөө энэ Европын холбоо хэр ийм сайн байгуулга вэ гэдгийг харуулж байгаа юм л да. Сайн уу? Тэгээ одоо бас нэг юм BRICS лөө нэг бас нэг Орос, Хятад, Middle East улсууд ингээд нийлээд өөрсдийн гэсэн нэг тийм холбоо үүсгэж байгаа юм блэ. BRICS лөө. Чи би мэдээгүй юу? яг тэрийг сонссон юм байна. Гэхдээ яг орж ингээд яг яагаад энэ төр гэж уншаав юм бэ? Тэгээ ер нь бол миний ойлгосноор одоо нөгөө нэг одоо энэ доллар маларч амар хүчтэй. Тэгээд энэний эсрэг л нэг юм currency гаргаж ирэх гэж байгаа юм уу? Эсвэл тэр Америк эсрэг нэг юм хүчтэй холбоо байх хэрэгтэй юм байна гэд. Тэгээд нэг тийм холбоо бий болгож байгаа. Бараг дайм болчих магадгүй. Тэгтээ болчлаа л да. Дайм бол энэ нэг болж байгаа л та. Амар оз. Тэгээд тэнд ер нь бол саяжангаа бараг ингээд дэлхий бүр ингээд яг хоёр хуваагдсан юм байна. Тэгээд одоо бодоод үзгээр одоо ингээд тэр BRICS илүү дээ. BRICS харин үгэлт хий та. Brexit үү ажиглал. Харин би бас Brexit гэх гэсэн чинь. BRICS ахгүй юу? Яваад чи сторигоор бодлоо. Одоо тэнгуут одоо энд нь болохоор Бразил, Орос, Энтхэг, Хятад, Саут Африк, Иран, Египт гэдэг ингээд ерөнхийдөө бол United Arab холбооны улс гэдэг ер нь бол нэг сони юм нэг юм зүүнний үзэлтэй улсууд нийлцсэн юм шиг. Санагдаад. Зүүнний барууны гэснээс чи тэрийг мэдгүй ба. Юу алиг нь барууны гэд яг алиг нь зүүнний гэд байдаг концептыг нь мэдгүй шүү дээ. Юу яагаад тийм одоо нөгөө нэг зүүнний гэхлээр одоо энэ коммунист либерал коммунисттэй нэг одоо бүх хүмүүст тэгш эрэхтэй байх хэвээр. Тэгш эрэхтэй тэгснээ ингээд илүүд тоо одоо нөгөө нэг нь ч илүү гарахгүй нэг нь ч доошоо гарахгүй хүмүүс бүгдээрээ мад жаргалтай байж ич одоо ижил тэгш ээжиж айгу ад жаргалтай ингээд улс орон хөгжих юм байна гэж бодож байгаа нь зүүн байгаа байхгүй юу? Харин тийм. Бас гэж ойлгосон. Тэгээд тэр нь болохоор тэр нөгөө марксист тэрний ингээд тэгжээснаа сүулдэ тэр нь ингээд хит болохоор хитрээд юм ер нь хитрээд ирэхлээрээ тэгэл ингээд сансан юм болол. Тэнгууд нөгөө барууных нь болохоор одоо айгүйх тийм роял хүмүүс ашигладаг гэсэн юм байл та хөрөнгөтэй хүмүүс илүү их тэр барууны нэгсэг тийм юм байсан. Тэр нь болохоор одоо ингээд хин хөдөлмөрсөн л хин чадвал чадна штэ. Яаж заавал ингээд тэр адилхан байх хэрэгтэй юм ч юм уу Тэр нь барууных тэр нь гэхдээ ингээд хитрээд ирэхлээр бас ингээд хитрхи одоо гитлэр мэтэл болдог ч юм уу Ой яг ингээд одоо гитлэр одоо манай хин Муссолини энэ төр бол тэр өөртөө ингээд бид нар барууны хүмүүс үзэлтэй гэдэгсэн багхгүй юу? Тэгэл тэгээ бүр ингээд нөгөө таталтаар энэ төр тэгэл юм хэлэнтэй тэр амар юмнууд ч ингээд бид нар барууных гэддэг. Тэгээд одоо тийм үзэлтэй байж байгаа тэр нь болсон тийм ингэж яаж байгаа өөрсдөө хөрөж байгаа ингээд хүмүүс тэгтээ жоохон ингээд хувиргаалтай жоохон төв барууны жоохон төв зүүнний тэгээд жоохон ингээд баг холиот ч юм уу одоо жишээ нь ингээд манай арчилсан нам гэлтэх юм уу ингээд амар их ингээд халамж тараагаал тэр чинь яг халамж тараадаг чинь уулын тэр коммунист намынх байгаа байхгүй юу яг зүүнний үзэлж ингээд хүмүүсийн нэг сайхан дайран байлбал тийж ингээд усны хүчин гэдэг. Тэгээд тэнгууд ингээд барууных нь тэрийг хийж мэйгээд тэнгууд ингээд жоохон зүүнний үзэл барууны үзэл гэж ондоо ингээд хоёр байгаа штэ. Тэнгууд дахиад зүүн төвийн үзэл, баруун төвийн үзэлт гээд мэтгэлцэн дээр яриад байгаа юм билээ. Тэр чинь бол тустай юм уу те? Та биш. Зүүн
зүүн төвийн гээд ирэхлээр жоохон ингээд төв рүүгээ одоо ингээд хоёр юм экстрим юм байна штэ. Экстремиста экстремист зүүн, экстремист баруун гэж тэгэл ингээд жоохон дундаа уулзсан юм шүү. Тэгээд тэгвэл юу байл юм лээ штэ. Тэр Тэгээд жоохон мэтгэлцэн дээр чинь консерватив энэ гээл тэр чинь ингээд жоохон баруун талтай ч юм уу тий. Тэгэл тэр хүн нам чи жоохон баруун талтай байх хэрэгтэй болов уу гэж би ойлгосон. би бас тэгэж ойлгосон. Тэгээд тэгсэн чинь одоо тэр ардын намын ч юм уу хүмүүс нь тэр мэтгэлцэн дөрөлсөн чинь манай зүүн төвийн үзэлттэй болохоор энэ төр гэж яриад заахгүй. Тэгээд арцлан нам нь бас манайх баруун төвийн үзэлттэй болохоор гэж заахгүй. Тэгээд би баруун төв зүүн төв гэж нэрлэж ярьд юм хата гэсэн чинь ондоо яг жоохон зөөлрөсөн хөлбөр юм шүү дээ. Хит их холиод байт юм шүү. Тэгээд нэг холилтон заяа. Тэгээд тэрнээс гадна ингээ уулзаал хон одоо ингээл өөртөө бид нар ингээл баруун гिचэл одоо арчлан нам тэгдэг гэж байгаа сте тий ингээ бид нар баруун гिचэнгуудаа л яг зүүн намын ингээл юм хийоддаг шиг одоо Италийн түүхэнд ч гэсэн ингээл айгуу тийм арчлан үзтэй юм шиг ингээл байгаал тэгэл аль нь ингээл амар хүний эрхийг бараг тэр зүүнийх нь илүү ингээл хүний эрх чөлөө илүү ярьдаг хүмүүс байсан ч ах шиг тий. Тэгснэ барууных нь илүү бараг тэр фашисттэйсэн ч ах шиг тий. Тэнгүүт ингээд жоох юм толгой иргмээр байгаа байхгүй. Тэгээд улсаа орон болгоны одоо тэр одоо баримталж байгаа барууны баримталж байгаа юм нь одоо нэг юмараа өөр юмараа гарч ирдэг ч юм уу тий. Америкийн хараа өөр юмараа гарч ирдэг ч юм уу тийм юм дээр байдаг юм байл л дээ. За яг гоё ярьжсэн чинь техникийн саадал үсээд дахиж өөрчлөлөөр боллоо. За тэгээд баруун зүүн үзэл гэж харин тий одоо болохоор яг тулсан барууны үзэл гэж байхгүй тулсан зүүнний үзэл гэж байхгүй л юм байна тий. Миний ойлгосноор угаасаа яг нэг гэсэн яг барууных юу ин зүүнийх юу ингэнгүүт бас холдчиход байгаа учраас гэж болголоо. Ногоон зэ. ийм сонирхолтой хитэн энэ хитэн үнэн ч юм уу худлаа ч юм уу чат GPT за. Тэгээд ингээд би ингээд дэлхийн ямар улсууд ингээд ямар одоо нүуний дэлхийн одоо зарим улсуудын зүүнний үзэлтэй намууд нь гэсэн хэвгүй юу? Одоо Америкийн нэгдсэн улсыг арчилсан нам нь гэж байхгүй юу? Тэгээд нийгмийн шударга осны бодлого хэрэгжүүлдэг заяа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хүртээмж байгаль орчны зохицуултыг дэмждэг юм нам гэдэг. Тэр нь зүүнний нам гэж юм шиг. ChatGPT гэлснээр. Демократ нам гэдэг нь тэгдэм байх гэж үү? Republican болохоор баруун. Би энийг астаа тэгэж боддог юм байна. За. Би бас тэгээд энэ дээр жоохон ярьлаа. За. Тэгээд Republican болохоор чөлөөт зах зээл заяа. Нийгмийн консерватизм хязгаарлагдмал төсвийн бодлогыг чухалчилдаг. Эрхийг төлөөлдөг гэж аахгүй тийм. Ямар сони одоо тэр нэр нь ч гэсэн одоо тэгээд Америкийн арчилсан нам, демократ нам гэдэг чинь арчилсан нам гэсэн үг шүү дээ. Republic нам гэдэг чинь ардын нам гэсэн үг шүү дээ. Утгаараа орчуулах нь тийм. Тэгжсэн чинь Монголын яг юуны эсрэг юм шүү дээ. Харин болгоомжтой энэ хоёрыг ингээд яг зөрүүлэг багсан юм байгаа. Гэсэн чинь ChatGPT зөрүүлээ хэлсэн гэдэг гэж бодсон. ChatGPT бүр гайвлаад юм да. Америкч нь угаасаа л нэг эрхийн орно шүү дээ. Тэгэхээр хоёулаа л юм. Тийм л ах л та. Гэтэ энд бас тийм заяа. Одоо Канадад бас би баг гайхаад байгаа байхгүй ингээд амар их татвар төлдөг заяа. Хэр их орлого олно тэрнийхээ хэмжээгээр татвар төлдөг байхгүй. Тэгэхээр би $100 орлого олдог бол би 50-аас илүү хувийг нь татвар төлдөг заяа. Тэгээд $100 орлого биш би $400 орлого авна гэсэн үг заяа. Тэгээд дээрэс нь ингээл эрүүл мэндийн юмнууд нүнгүү гэдэг ч юм уу нэг сони юм ингээд ер нь аль нэг юм зүүнний үзэлтэй юм шиг юм амар хийдэг байхгүй юу? Манай систем бол наачтай эрхчлөө богдвол хүү юм болж байгаа тийм. Сарсаа хатамж болно. Тийм да. Амар халамж байдаг бас дээрээс. Амар их мөнгө тарааж мараад байна шүү дээ. Тийм үү? Ер нь бэтгал мөнгө тараад байна шүү дээ. Яасан нөгөө гэлт мөнгө тараад байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг амар
Сони юм. Ер нь бол бодсноос шал ондоо шүү. Яг нөгөө ултар сонирхоод ирдэг нэсэн дээр ирсэн чинь яг жоохон ондоо юм байна. Тэгэхээр Их Британид тэгсэн чинь зүүнийхэн заяа. Хөдөлмөрийн нам нь хөдөлмөрийн нам гэж байт юм байна. Тэр нь зүүнний нам. Тэр нь болохоор төрийн халамжийн бодлого, төрийн зарим үйлчилгээг үндэсний болгох, баячуудын татварыг нэмэгдүүлэх. Харин тийм. Адилхан сонсогч байна. Тэгээ бас Францийнх нь бас адилхан заяа. Тийм. Нийгмийн халамж тийм тэр зүүнний нам, социалист нам юм байна. Социалист нам дээр La France Insoumise. Нийгмийн халамжийн төр тэгэл тэгснэ бас иргэний эрхтэй нийгмийн шудраг хасыг чухалчилдаг. Тийм зүүнний намыг төлөөлдөг. Тийм байна. Тэгээ Герман гэд байна уу бэ? Германыхаас социал демократ нам гэдэг зүүнний нам. За тэгвэл барууны намнууд нь одоо юуг баримталдаг юм сонсъё. За Америкийнхаа хэлсэн шүү дээ. Чөлөө зах зээл гэдэг. Хязгаарлагдмал төсвийн бодлого. Юу нь болохоор Франц болохоор барууных нь тийм нэрээ тийм тэр барууных нь амар үнсэрхэг үзэлтэй хүмүүс. Айгуу тийм үнсэрхэг. Ямар сони юм бэ? Барууных нь аль нь сайн биш байгаа юм байна. Тэр нь л баланс уу. Өөр ямар улс ямар гэж чаач. Тэгээд англи заяа. Тэр англих болохоор консерватив нам барууны үзэлтэй. Тэгэхээр тэр гэдэг нь үнсэрхэг байдаг гэсэн чинь сайн санагчлаа. За төрийн үйлчлэгийг хувьчлах, чөлөө зах зээлийг дэмжих үүрэг хүлээдгээр албартай бүрдэж байна. Тэгээ Германых болохоор бүр илүү тийм бас үнсэрхэг үзэлтэй. Бүр цагаачлалтай эсрэг гэж. Германч бас цагаач байхгүй. Тийм одоо Трамп чинь жишээлбэл Republic буюу ардын намын хүн байхгүй юу? Republic хүн бай. Баруун болч таарч битээ. Харин тийм тэгсэн чинь Трамп чи одоо тэгээд баруун болж таарч. Тийм гэхдээ одоо яг ChatGPT-ийн хэлсэн зүйлүүд юу гэдэг вэ? Make sense болоод байгаа хгүй. Яг тэгэхээр Трамп чинь яг нөө чөлөө зах зээлийг үнэхээр дээдэлдэг. Хүн хин хийж байгаа нь мөнгө ол гэдэг. Яг тиймэрхүү бодлогоор зарчмаа явагддаг. Тэгээд дээрэс нь тэр нөгөө цагаачлалыг амар өсрүүцдэг. Цагаачлалтай ер нь цагаачлалын хувьд амар ээлгүй. Тэгээд дээрэс нь үнсэрхэг гэж үнсэрхэг амар үнсэрхэг. Make America great again гэдэг өнгөрсөн жилийнх нь сонгуулийн сурчлагын амар тийм зөнлээ. Өстө бодчихсон шал ондоо байдаг наса. Энэ подкастыг оруулсан чинь жоох иччихлээ гэхдээ яг угаасаа олон үс юм шиг байдлаа. Хавар олон үзэн байхгүй. Хитнээ зүтгэл. За. Өөр лам. Тэгээд тийм тэгэл Европын холбооны шүүх байдаг гэж ирсэн тий. Тэгээд Төв банк нь болохоор одоо нөгөө Европ бүсийн тий евро болон мөнгөний бодлогыг нь удирддаг. Үнийн тогтвортой байдлыг ингээд одоо байлгадаг тий. Хангалттай хяндаг тийм газар байгаа. Тэгээд аудитын шүүх гэдэг дахиад нэг шүүх байгаа тий. Тэр нь болохоор юу гэдэг юм бэ? Нөгөө нэг Европын холбооны хөрөнгийг ингээд цуглуулад тэгээд зөв зарцуулж байгаа санхүүг нь хяндаг. Тийш үү? Ер нь бол Монгол ч гэсэн гэдэг байхгүй юу? Нэрээ ажилладаг. Тэгээд зөв зарцуулж ийн өндөр гэдгийг хяндаг. Юунд зарцуулсан байна? Энэ болсон гэдэг зөв болсон байна. Монгол ч гэсэн уул нь бол тийм юу байх хэрэгтэй дээ. Төсвийн хяналт гэж ярьдаг ш. Тэр чинь бүгд аудитор орж гарч идэг. Одоо саяны мөрийн хөтөлбөрийн төр чинь бас бүгд уулна Монголын аудитор ороод гарч ах л өстэй. Гарч л байгаа. Гарсан л гээл ярьж илээ. Гэхдээ тэгээд жоохон мэдээж Европын холбооны юу ч гүцхөө.
Тэгээд нэрээ нэг юм мартсан нь юу юм бэ? Юм бэ? Тэр нөгөө парламентын сонгуул дээр одоо нөгөө нэг одоо хідэн судал одоо ямар хідэн судал ядын нэг улс одоо хідэн судал авт юм уу ялтгсэн шүү дээ тий. Аха. Тэрэн дээр ингээд одоо юм байна л да. Аль болох ингээд илүү пропорционал төлөөлөлттэй одоо юм тэнцүү одоо сайн хуваарлттай төлөөлөлттэй байхаас гадна гендрийн тэгш байдлыг хангахыг хичээд юм бэ. Гэтэ сүүлийн үед л юм болж байгаа хэ нөгөө доктортой хөгжил гэдэг юм ярьж гиснээс хойш л юм болж байгаа хэ. Эсвэл анханаас тийм байсан юм болов уу? Миний хоёр сүүлийн үед л хаад. Тэгээ ер нь Европт амар тийм тэр эмэгтэйчүүд нь гэж барыг эрэгтэйчүүдээсээ юус тутахгүй шүү, хүчээрээш тутахгүй шүү гэд нөгөөд нь ч гэсэн тиймээ та нар хүчээрээ тутахгүй наа чамдаа мөргөө дөрөв гаргаар гэл. Үгүй явж чинь нүг тусалгүй. Уусаа их шүттэй. Би цаан тасалж юм бол чи ингээд дооролчих гэдэг шүү дээ. Тэ. Мэдхгүй би тийм ерөөсөө тулгарч байгаас юм шиг надад санагдахгүй нэ. Энэ хүүхнүүд нь ингээд угаасаа би ч ясан чи надад наваа доор гэж туслах гэдэг юм ч юм уу тэгэх гээд байгаа юм шиг. Тэгэл эргэжтэй нь бас тусалдаггүй юм шиг. Тийм бүр ингэ сонсон. Тийм 50-50 зэтгтэй амар их. Тийм. Гэтэ манай италчууд гайгүй. Мэд. Яа залуугаас тэг яг залуугаас л яг гэтээ хаанч ямар ч улсад гэсэн яг хүнээсээ шалтгаалж байхгүй тэр чинь улсын нэг юм стереотип мап гэсэн юм бас нэг юм ховорч юм шиг. За тэгээд энэ бичлэгийн энд хүргээд дуусгаж байна. Гэтээ бид хоёр ингээд ерөөдөө юм цоврал улс төр сонирхож байгаа залуу хүмүүсийн хувьд тэг Европт байжсэн нэг нь байгаа нөгөө өмнөд нь байжсэн ч юм уу тэгээд амьдарч байгаа хүний хувьд бас гой сонирхолтой гэсэн мэдээллүүдийг ингээ хүрэхээр цуврал бичлэгүүд бас ингээд цуврал подкастууд гаргая гэж бодож байгаа. Тэгээд дараагийн бичлэг дээрээ болохоор одоо улс төрийн засаглал те ингээд улс төрийн хэлбэрүүд ингээд янз бүрийн тийм юмнууд тэгээд Италид өөрөө ямар байд юм бэ энэ төр гээд детальчлаад ярих гэж бодож байгаа. Тэгээд тийм аа те өөр хэлч нэмэх юм буйгаалээ. Итали улсыг одоо голцолтон авч үзээд тэгээд ер нь тэр улсуудын засаглал юу гэнэ формат хэлбэр төрийн хэлбэрүүдийн ч юм уу нэг ярих гэж байна. Тэгээд за тэгээд энэ бичлэгт маань орсон төгсөөдөө баярлаа. Ой сонгуулаа сайн өгөөрэй. Сонгуулаа сайн өгөөр. Яана энэ сонгуулийн дараа орж магадгүй. Тийм үү сонгуулийн өмнө оруулж байгаа нь затварлахгүй орох. За тэгээ сонгуулаасаа өгцөөгөөрэй. Дараагийн бичлэгээрээ дахиад уулзтлаа тэгвэл баяртай. Баяртай.